Таван толгой цэцлэг станцын засгийн газрын шийдвэр 3 дугаар сард орсон 71 80 129 дугаар тогтоолуудаар дараа нь эрчим хүчний яамны төслийн нэгж байгуулсан тушаал гарсан эдийн засгийн хөгжлийн яамны сайдын Чингис Бондор санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэх арга зүй баталсан ийм журам гарсан. Энэ баримт бичгийн хүрээнд бол энэ төсөл явж хэрэгжиж байгаа гэж хэлмээр байна. Таван толгойд цахилгаан станц барих төсөлд олон байгууллага оролцсноо. Эдгээр нь оюу толгой, MCS Holding, Эрдэнэс таван толгой компаниуд юм. MCS Holding-ийн бэлэн дэд бүтцийг ашиглан оюу толгой төсөл шинэ цахилгаан станцын хамгийн гол хэрэглэгч нь байна. Харин Эрдэнэс таван толгой компани нүүрсээр хангах юм. Цахилгаан станцыг барих 27 га газрыг сонгожээ. Ус, цахилгаан, дэд бүтэцтэй ойр газрыг сонгосон байна. Харин эрх зүйн орчин нь бүрэн бүрдээгүй. 450 мегаваттын хүчин чадалтай энэхүү цахилгаан станцыг барих төслийн зөвлөхөд тодорхой болсон. Техникийн зөвлөхөөр Австралийн Volley Parson, санхүүгийн зөвлөхөөр Японы Sumitomo Mitsui банкын, хуулийн зөвлөхөөр Лондонд төвтэй Clifford Chance компаниуд ажиллана. Удахгүй төслийн тээ зөв бэлэн болно. Дараа нь стратегийн хөрөнгө оруулагчаа эцэслэн тогтоох юм байна. Бас стратегийн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх тэднийтэй санал бодлоо солилцох ажил хийж байгаа. Одоогийн байдлаар бол Солонгосын томоохон компаниуд, Европоос Германы болоод Чехийн компаниуд, Хятадын томоохон компаниуд манай энэ төслийг бол сонирхож байгаа. Тэгээд бид нар бол хэлэлцээ хийгээд явна. Стратегийн хөрөнгө оруулагчтай хамтарсан компани байгуулах асуудлыг 9-10 дугаар сард шийднэ. Үүний дараа бол техник эдийн засгийн үндэслэл бүрэн бий болцсон хамтарсан компани байгуулагдсан олон улсын зах зээл дээр хөрөнгө мөнгө хүсэх ажил эд ажилдаа орсон байна. Бид эх оны 3-4-р сараас санхүүгийн асуудлыг бүрэн шийдсэн. Эх оны хавраас барилгын ажил эхэлсэн. 16 онд бол бид нар ямар ч үс эхний блокийг ажилд оруулах 17 оны 1-р удирлэхэд улсын коммунист бүрэн хүлээлгэж өгсөн байдлаар энэ цахилгаан станцыг барих ажлыг зохион байгуулж байна. ТЭЦ 3, ТЭЦ 4, ТЭЦ 5 станцуудын ажил графикийн дагуу явж байна. Өнгөрсөн сард ажлыг нь албан ёсоор эхлүүлсэн Амгалангийн дулааны цахилгаан станцын хувьд газар чөлөөлөлтийн асуудал бэрхшээл үүсгэсэн. Гэвч 7 дугаар сарын 1-нд айл хүрүүдтэйгээ гэрээлж дуусгахаар зоржээ. Ингэснээр намар гэхэд газрынхаа 50%-ийг чөлөөлж барилгын ажил эхлэх бололцоо бүрдэх юм байна. Нийслэлийн дулааны ачааллыг үүрэлцэх энэ станц эх оны 8 дугаар сард ашиглалтанд орох ёстой. Дуусгацаад 2014 оны 8 сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна. За энэ бол гадна талын энэ макет зураг нь байж ийм станц болох юм байгаа. Энэ офисын барилга, энэ үйлдвэрийн барилга яндан. Нүүрс ирээд буухтаа бол ил задгаа буухгүй энэ дум бункер юунд бол хөмрөгчтэй юм буух юм байгаа. Засгийн газрын 2 тогтоол гарсан 12 сарын 1-нд 150 дугаар тогтоол хамгийн сүүлд нь 13 оны 2 сарын 16-нд 55 дугаар тогтоол. За энэ тогтоолоор манай цахилгаан станцын 100 мегаваттын өргөтгөл дээр 70 сая долларыг Гүйцэтгэлийн банкар дамжуулж засгийн газраас хөрөнгө. Тэрнээс хойш хэдэн сар өнгөрч? За өнөөдрийн 6 сарын 24 гэхэд тэрнээс хойш нэг 6 сар гар өнгөрөв. Эрчим хүчний яамны шинжилгээ техникийн зөвлөх хурал, сайдны зөвлөх хуралдаж Уралын турбины завуудтай гэрээ байгуулах юм одоо хууль эрх зүйн үндэслэлийг бий болгож өгсөний үндсэн дээр 2012 оны 12 дугаар сарын 1-нд Уралын турбины завуудтай шинэ турбин худалдаж авах гэрээ хийсэн байгаа. За ингээд 2012 оны 12 дугаар сарын 18-наас эхний одоо төлбөр болох 5% төлбөр болох 9 сая доллар шилжснээр турбины албан ёсны үйлдвэрлэл эхэлсэн байна. Одоо үйлдвэрлэлд эхэлсэн. Одоо үйлдвэрлэл эхэлсэн. Үйлдвэрлэл бол 60% хүрсэн явж байгаа. 2012-оос 16 онд 12 аймгийг нийслэлтэй хатуу хуучилттай авто замаар холбоно энэ жил 6 аймгийн замыг дуусгах ёстой. Дундговь, Дорноговийн замын үүд, Өмнө говь хүрэх замууд хамгийн эрчимтэй урагшилж байна. Дорнод Сүхбаатар зүүн аймгийг холбох зам хуваарийн дагуу саадгүй явж байна. Баян хонгорын замыг наадмын дараагийн ашиглалтанд оруулна гэж зам тээврийн сайд ганц сөх мэдээллээ. Харин Булхан хөвсгөл чиглэлдэх Унтийн зам урагш мото байгааг ерөнхий сайд шүүмжилж хариуцсан компани
гэрээтэй ажиллаа хийж чадахгүй бол даруйхан засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүл гэсэн үүргийг зам тээврийн сайдад өглөө. Төмөр замын бүтээн байгуулалтын тухайд 5 толгоогоос гашуун сухайд хүртэлх 267 км төмөр замын доод суурийн ажил 20% гүйцэтгэлтэй явж байна. Ирэх жил үндсэн ажлыг эхлүүлнэ гэж зам тээврийн сайд хэллээ. Бүтээн байгуулалтын цаг нэртэй энэхүү нээлттэй мэдээллийг засгийн газраас цаашид даваа гараг бүрийн 15 цагт тогтмол хийх гинэ.